Та бэрхшээлээ яаж хардаг вэ? Би өнөөдрийнхөө бичлэгдээр би бэрхшээлээ яаж хардаг тухай ярихыг хүслээ. Би бэрхшээлтэй дуртай. Бэрхшээлгүй амжилт гэж байдгүй болохоор би бэрхшээлтэй талархдаг. Хэрвээ бэрхшээл гэж байдгүй байсан бол хүн бүр амжилтанд амархан хүрэх байсан. Тэр хэмжээгээр амжилт олдоход ч хэцүү байх байсан. Амжилтын араас янз бүрийн хүмүүс явдаг. Зарим нэг хүмүүс амархан аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг. Зарим нэг хүмүүс хурам эхлэх аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг. Зарим нэг хүмүүс аль хэдийн амжилтанд хүрсэн байгаа юм шиг тийм дүр эсгдэг. Гэтэл зарим нэг хүмүүс чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг. Гэтэл энэ бүх хүмүүс ялгаагүй амжилтанд хүрээд байх юм бол утгагүй тийм ээ. Би энд хөдөлмөрлөөд байхад, та энд хөдөлмөрлөөд байхад тэнд нэг хүн зүг зүгээр сууж агаад амжилтанд хүрэх юм бол миний л авуур хөрнө. Таних ч бас ялгаагүй байх. Тиймээс бэрхшээл ийм хүмүүсийг шигшиж байдаг. Тийм учраас би бэрхшээлд дуртай. Үнэхээр чин сэтгэлээсээ хөдөлмөрсөн хүмүүс үр шимээ үзэхийн тулд бэрхшээлийг даван туулж чаддаг. Харин амархан аргаар амжилтанд хүрэх хүсэлтэй сул дорой нэгэн бол бэрхшээлтэй шантарч бэрхшээлээ даван туулж чаддаггүй. Тиймээс бэрхшээлээ даван туулж чадсан хүмүүст илүү их боломж олддог. Хэрвээ та чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа бол санаа зовсны хэрэггүй, харин ч инээ давтаад урагшлаад байх хэрэгтэй. Бэрхшээл их тусмаа, бэрхшээл хэцүү байх тусмаа бүр сайн хэрэг. Яагаад гэвэл бүр нарийн шигшигдэж таны ард улам их өрсөлдөгч чинь хоцсорч байгаа. Тэр хэмжээгээр танд гарах боломж нь илүү их гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр дамжуулах хүсэлтэй байна. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дараа, цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо avocat.com-роо ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.